За. Тэгвэл Бурхны үгийг өнөөдөр хамт үзье. Лук номын 23-ийн үзье. Лук 23. Лук 23-ийн 32-оос 47 хүртэл уншъя. Лук 23 байна. Лук 23-ийн 32-оос 32-оос би уншия. Өөр хоёр гэмт хэрэгтэн түүнтэй хамт алхаар авч явлаа. Тэд гавал хэмээх газар хурж ирээд тэнд түүнийг гэмт хэрэгтнүүдийн хамт нэгийг нь баруун нөгөөг нь зүүн талд нь цовдов. Есүс "Ааваа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна" гэв. Тэд шавх хайцгаан түүний хувцсыг хуваан авчээ. Ард олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл түүнийг тохиорхон тэр бусдыг аварсан хэрэг тэр Бурхны Христ түүний сонгогдсон нэгэн мөн юм бол өөрийгөө авраг гэж байв. Тэргүй хүртэл түүнийг дооглон дэрэгдэн нэрээ түүнд цагаан суу өгч "Чи Юудэчүүдийн хаан мөн юм бол өөрийгөө авраач" гэж байв. Түүний дээр "Энэ бол Юудэчүүдийн хаан" гэсэн бичээс байлаа. 너와 우리를 구원하라되 하나님은 그 사람을 포기하라되 네가 동일한 정죄를 했어도 하나님을 부조 아니한 Тэнд өргөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж "Та чинь Христ биш үү? Өөрийгөө бас биднийг авраач" гэв. Харин нөгөө нь түүнийг дэмлэн "Чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдсэн хэргийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү дээ" гэгээд. Тэр "Есүсээ, та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаарай" гэв. Тэгэхдээ Есүс түүнд "Үнэнээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Иважинд байх болно" гэлээ. Энэ үе 6 дугаар цагаас 9 дугаар цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар хатгаж сүмийн хойшиг 2 хэсэг болон суурлаа. Есүс "Ааваа, таны гарт би сүнсээ даатгая" гэж чанга дуугаар хашгирлаа. Түүнийг хэлээд тэр амьсгал хураа ав. Энэ үйл явдлыг харсан зуутын дарга Бурхныг магтан "Энэ үнэнхээр гэмгүй хүн байжээ" гэв. Бид нар Бурхны үгийг сонсож чадж байна гэдэг нь маш том ёроол байна. Бидний бие бол махан бие бол хоол хүнс идэхэд хүчтэй бодлого. Хичнээн үлбэрсэн хүн байсан ч хичнээн хүчтэй байсан ч гэсэн 3 хоног хоолгүй явбал хүчтэй байх уу? Хүчгүй байна. Хичнээн хүчтэй хүн байсан ч гэсэн 3 хоног хоолгүй явуулчих юм бол би уг нь жоохон залуу байхдаа 3 хоног л хоолгүй явбал хэцүү байлээ. Хүчгүй энергигүй болчихдог байсан. Одоо бол 2 өдөр ингээд хоолгүй явсан ч яахан инхээтэй байгаа харвал харгалцсан биш байна. Дүнс үйлдэлээ жоохон харгалцсан байна. Хоол идвэл биед нь хүч ордог юм шиг. Хоол идвэл биед нь хүч ордог юм шиг сэтгэлийн үг, Бурхны үг сонсвол сэтгэл хүч орж ирдэг. Хэрвээ та бүхэн сэтгэл нь тэнхээ байхгүй байна гэдэг үг бол Бурхны үг таны дотор байхгүй байна гэсэн үг. Та бүхэн зарим нь яагаад нэг их хүчгүй байгаа болоо амиргүй үдээд байна сүүлийн үед гэж байгаа бол та нарын хэн биенд одоо хоол хүнс хэрэгтэй биш, сэтгэлд нь хүнс хэрэгтэй гэсэн үг. Бидний сэтгэлийг барьж өгдөг те. Бидний сэтгэлд хатуужэл өвлөвшөөл ингээд тэнхээг өгдөг. Үг бидний дотор ганцхан үг ч гэсэн ороод ирчих юм бол бидний сэтгэл маш амттай хоол орж ирээд энерги өгөөд
хүч ориглуулдаг юм шиг бидний сэтгэл зовсон Бурханы үг хүчийг өгдөг гэсэн үг. Тийм учраас бидний хийх ёстой зүйл нь өчнөө олон үг дотроос Бурханы үгийг сонсож сэтгэлдээ тунгааж бясалгах ёстой. Бясалгах нь гэдэг нь юу вэ? Үхэр яадаг вэ? Үхэр хоол өвс суулгаж итгэхдээ зүгээр эхэндээ бол зүгээр зарлуулгаад идчихдэг. Харин дараа нь яадаг вэ? Тэрийгэ хевдэг гэж мэдхүү. Завтай үедээ сууж байгаа амруугаа гаргаж хевж гаргаж ирээд зажилна. Тэгэд зажилж байгаад одоо тодорхой хэмжээнд болцсон гэж бодвол залхична. Залгаад ингээд боловсруулаад өөрийн биендээ шингээж идчихдэг юм шиг бид нар ч гэсэн тэрийгэ бясалгах гэсэн үг. За гоё байсан гэд өнгөрөөчвөл тэгвэл та нарын сэтгэл бэнхээ өгөхгүй зүгээр урсаа явчихна гэсэн үг. Минийгээ дахин нэг минийх олгох тийм үйлдвэрт хэрэгтэй гэсэн үг. Минийх болгоно гэдэг нь юу вэ гэвэл сэтгэлийн самбарт сийлнэ гэж ойлгож байна. Яаж сэтгэлийн самбарт сийлэгдэх вэ гэвэл би хэн нэгэнд энийг ярих юм уу? Би хэн нэгэнд үүнийг илэрхийлээд тайлбарлах юм уу? Би хэн нэгэнд үүнийг ярьж тунхаглаж дамжуулаад үзвэл тэр нь минийх болдог. Тэгэхэд хуулбал бол баригддаг шүү дээ, тийм. Жишээ нь сургуулийн судалгааны ажлыг хуулбарлаа. Эсвэл хэн нэгний одоо гэсэн санааг нь бид нар хулгайлаа бизнес одоо хийлээ. Тэгвэл хүн заргалдах юм бол бид нар цагдаа дээр очиж мэднэ барьцлагдана шүү дээ, тийм ээ. Харин сүм дотор ямар гин байгаа вэ гэвэл хуулбарлаагүй нь гин болно. Ойлгож байна уу? Би нэгэн одоо энэ тэр пастор ивэл авчлаа гэж бодъё. Тэр пастор ивэгдсэн надаа ямар ч хамаагүй гэж бодох юм бол тэр нь гин гэсэн үг. Буруу. Яагаад тэр пастрын авсан ивэлийг минийх олгочвол тэр нь миний ивэл болно гэсэн үг. Ойлгож байна уу? За энэ удаад би Канманд очоод сургаал тараасан баггүй юу? Нэг өдөр надад намайг хоол идэж байхад тэр пастор нэрээд пастора таны сонссон сургаалыг би сонслоо л доо. Харин тэр чинь Паус пастрын нөгөө ариун асрын номон дээр тэр өөрийн болон түмийн тухай гардаг юм уу гэж асууж ирсэн. Тэгэхээр нь би гардаггүй л дээ гэсэн. Тэгээ пастора тэрийг та яаж мэдэж сургаалаа заасан юм бэ? Нэг өдөр бурхан надад зааж өгсөн болол би тэрийг ярьсан юм гэсэн. Үнэхээр миний зүрх сэтгэлийн самбарт цагаан чулуу, харт чулуу байгаа гэж өнгөрсөн ишлэлээр ярьсан шүү дээ. Харин цагаан чулуу, харт чулуу хүмүүс хар цагаанаар ингэ боддог. Харанхуу цагааны гэрэл гээд. Харин би бурхан миний сэтгэлийн харыг муу, харанхуу буруу зүйл гэж ойлгох биш. Төгс гэж ойлгуулж өгсөн. Тэгэхээр нөгөө пастраа би ч гэсэн энийг сургаал дээр тарааж болох уу гэсэн. Тэгсэн чинь би болохгүй гэж хэлээгүй. Болно. Өөрийнхөө олгоод ашиглаж тэр минийх болно гэсэн. Бас хин нэгний өмнө би тэрийг ашиглаад үзчих юм бол тэр нь миний хүч болно гэсэн үг. Тэнхээ болно. Тийм ээ. Тийм учраас та бүхэн энийг гоё байсан гэд өнгөрөх биш. Энийг нэг газар бичгээд ашиглаад үзье. За найз дээрээ ашиглаад хэлээд үздэг ч юм уу. Ажуудлын айлын хөрштэй ч юм уу. Хоорой дүүдээ ч юм уу. Миний сэтгэл одоо ийм сэтгэл төрсөн шүү. Миний ахаа гэд нэг удаа яриад, хоёр удаа ярьж, 5 удаа орчим хэлчих юм бол миний сэтгэл энэ нь бүр самбарт нь сийлэгдэл бүр бичигдээд алга болохгүй үргэлжлүүлэн байн ингээд миний дотор оногшоод маш гоё ерөөл болдог юм аа. Ойлгосноо? Өнгөрсөн World Camp-ийн үеэр би BLF гэдэг бизнесийн лидерүүдийн удирдлагын форум явуулсан байгаа. Тэр бизнесийн удирдлагууд дотор манай сүмийн итгэгч болох И Чонгон захирал байгаа.
Чонгон захирал Jules гутлын үйлдвэрийн компани захирал юм аа. Тэр захирал яаж энэ компани удирдсан энэ гутлаа яаж дарах болсон энэ тухай эхэндээ маш хэцүү байдал байсан. Ямар ч гарцгүй дампуурхын ирмэгдэр байсан. Харин пастортай уулзсан. Пастортай уулзаад ярилцсан чинь зөвлөгөө авсан чинь пастор захиралтай та үйлдвэрээ өөр үйлдвэрээс ингээд бүтээгдэхүүнээ авдаг уу? Эсвэл өөрөө хийдэг үү гэж бүтээгдэхүүнээ авдаг гэж ярьсан. Та өөрөө үйлдвэр байгуулаарай гэж хэлсэн. Тэр үгээс сэтгэлдээ бүр сэлж ухтан оруулсан гэж хэлж байсан. Сүүлийн үед ухтан авсан гэдэг нь юу гэсэн үг гэвэл та нарын онлайн шопинг гэдэг үстэй. Онлайн шопинг хийхэд сагсандаа хийн гэсэн товч байдаг шүү дээ, тийм. Сагсандаа хийн гэдэг юм байдаг юм шиг сэтгэлдээ пасторын хэлсэн үгийг сагсанд хийн, сэтгэлдээ хийн гэсэн үг. Нөхцөл байдлыг харвал ерөөсө боломжгүй, бүтэхгүй зүйл байгаа боловч сэтгэлдээ угтаж аваад хийж үзэхэд нөхцөл байдлыг харвал энэ хизээч бүтшгүй боломжгүй зүйл болж пастор үйлдвэрээ байгуулаад та өөрөө энэ гутлаа хийгээрэй гэсэн үед үргэлж энэ сэтгэл дотор бодогдоод байдаг байсан. Нэр пастор үйлдвэрийг байгуулад хийх гэсэн шүү дээ. Харин би манай үйлдвэрийг байгуулж хийхээр тийм чадал нь хүрэхгүй байгаа. Харин бурхан өөрийнхөө боолоор дамжуулан үйлдвэр байгуулаарай гэсэн юм чинь надад нарцыг харуулж өгөөрэй гэж залбирч байсан чинь инкнээсээ нэг өдөр үнэхээр сүрлэн байшин шиг баг нурхын ирмэг дээр байгаа нурхж байгаа том байгууламж байсан. Бүгд нурхын ирмэг дээр байгаа гэдэг чинь маш муухай юмэд агуулгах шиг байсан. Маш хямдхан байх баг тийм ээ. Тийштэй. Тэгээ бороо гоожгүй байвал болоо гэд тэгээ тэнд яасан бэ гэвэл үйлдвэр барьсан. Үрээсний мөнгө яахан төлөөд эхнээ бол үрээсээр эхлүүлсэн. Харин яг тэр үед телевиз KBS 17 минутын турш Jules таны компанийг сурчлаад өгье гэсэн. Үе ямар гоё үнэн нь хэдийн гэсэн чинь үнэгүүгээр сурчилж өгье гэсэн. За тийгээд хэд дахин ордог болсон гэж 7 дахин өндөр ордог болсон гинэ. Тэрийг сонсоод тэрийг сурчлагын чиг үзээд хүмүүс Jules авч ирлээд тэр гутал нь 7 дахин их ордог болж ирсэн юм. За тэгээд тэр түрээсээр амьдарч байсан газараа бас шинэ барилга байгууламжийг барих болсон, үйлдвэрийг барих болсон. Өмнө нь түрээсээр байсан шүү дээ. Тэрийгээ байлаад газар хөдөлж аваад та бүхэн бас хурдны замаар явж байхдаа манай Jules-ийг харж байсан байхаа маш том юутай тавьсан. Заахан өдөө газар авахгүй юу? Өдөө яагаад гэвэл хурдны замын хажууд байгаа боловч хурдны замаас шууд орж боломжгүй. Жоохон тойроод болчихтой. Тэгээд хинч өдөө орон нутг учраас авъя гэж хүмүүс боддгоо байсан. Тийм учраас хямдхан байсан. Тийм учраас тэрийг авах гэсэн чинь одоо бол хурдны зам дээр явсан нь яг болсон. Яагаад гэвэл сурчлагын дээр ч тань. Тэгээд тэрийг лабораториор бас ашигладаг болсон. Бас Пүүсаанда дахиад нэг үйлдвэр аваад барьсан байгаа. Газар аваад үйлдвэр барьсан байгаа. Платинг пастортай уулзаад ярилцахаар байсан. Пастраа. Тэр пастор тэр үед шууд яриаг л дээ. Нүр нүрээ болж байгаад яриаг үзсэн. Олон бизнесийн удирдлагч их нарыг тулгуурлаж байгаа пастор ярьсан. Пастор юу гэж ярьсан бэ гэвэл Coca-Cola-гийн тухай ярьсан. Coca-Cola шиг компани манай чуулганд байдаг болохосэй гэж хүсэж байна. Ерөөж байна гэсэн. Тэр үгийг зүрхэл бас шингээсэн гинэ. Яаж шингээсэн? Coca-Cola шиг болыг гэвэл манай гутал Coca-Cola шиг их зарагдах хэрэгтэй шүү дээ. Сэтгэлдээ бүр үгээ хүлээгээд авчихсан. Уусгацсан. Тэгээд залбирсан гинэ. Залбирсан чинь Пүүсанд маш гоё том газар авах болсон гэсэн. Тэгээд тэнд хундамаа цогтсон байж чинь одоо тэр газрыг бол юу гэд
юу хийхээр болсон бэ гэвэл гадаадд экспорт хийдэг бодлын үйлдвэрийг байгуулсан. Африк, Латин Америк гэх дэлхийн дахинд Coca-Cola байхгүй орон гэж байхгүй шүү дээ, тий? Тэрэн шиг дэлхийн өнцөг бүрт энэ шүүс бодлыг зархахад бурхан өдөрдөж өгнө гэж итгэж алхам хийсэн. Уул нь их өндөр настай тэгээд ажилла болиё гэж бодож байсан гинэ. Харин Coca-Cola шиг дэлхийд олон гутал зарыг гэвэл хөширч болохгүй юм байна гэд одоо давхалч гэсэн ийдэг болсон бүр залуучсан байгаа. Анх уулзснаасаа бүр царайн ингээд өнгө ороод давхуухан болсон байсан. Завгүй ингээд явж байгаа учраас үнэхээр ажралтай байгаа гэж гэрчлээ. Тэр жахыг сонссоо. Тэр нь аманд бүр ингээд наалтсан юм шиг маш төгөлдрөлгүй ярьж байсан. Биеинд нь ингээд бараг шингэсэн. Өөрийнх нь бодсон ингээд ярьж байсан. Дандаа энэ гэрчлэлийг яриад ярьдаар байгаа бүр дуртсан. Тассан. Пастрын хэлсэн ганц үгийг зөрсдгэлтэй ингээд уусгасан чинь тэр шингээсэн чинь тэр нь үйлдвэрийг байгуулахад хүргэсэн, Пусанд ч гэсэн үйлдвэр байгуулсан. Тэгээд маш олон орлого 7 дахин орлого олсон. Coca-Cola шиг дарагдахаар олон оронд дарагдах болж байна. Мэдээж үнийн ялгаа бол байгаа. Coca-Cola бол нэг шилэн 1000 хэдэн зуул байгаа л. Харин энэ бодол бол 300,000 орчмын үнэтэй. Амарсан энэ ахлах хэтгийгч Пастрын хэлсэн үгийг зөрсдгэлтэй шингээж авсан чинь зүрхэнд ч бодомгүй, зүүдэн ч бодомгүй зүйл олж байна. Ийм өргөн сар хүрээтэй ажиллах болсон гэж ярьж байсан. Маш талархалтай байсан. Тэгэд би юу ярьсан бэ? Ярмаар байна вэ гэвэл итгэгч нар та бүхэн ч гэсэн Бурханы үгийг зөрсдгэлтэй шингээнэ гэдэг. Бурханы үгийг зүрхэндээ тавина гэдэг бол маш гайхамшигтай зүйл. Эхний үгээс дуустал нь бүгдийн санаа гэдэг бол боломжгүй л дээ. Тэр нь бүр гайхамшиг. Харин итгэн өгч хамаагүй, ганцхан өгч хамаагүй та бүхэн зүрхэндээ шингээнэ гэсэн үг. Дийлэн гэсэн үг. Та бүхэн онлайн шопинг ихтэй сагсанд хийдэг шиг зүрх сэтгэлдээ хийн гэсэн үг. Энийг зүгээр өнгөрөөд явчих биш. Дахин бодоод энийг та бүхэн зүрх сэтгэлдээ амьд байлгана. Үг нь та нарын дотор амьд байж та бүхний зүрх сэтгэлийг өдөрдөж өгч амьдралыг зардлаг болгоосай гэж хүсэж байна. Өнөөдөр би Лук номын 23 дугаар бүлэг дээр байгаа ишлэлийг уншсан. Лук 23-ын 32 дээр 32-ыг харъя. Өөр хоёр гэмт хэрэгтэн түүнтэй хамт алхаар явж явлаа. Тэд гавал хэмээх газар хурж ирээд тэнд түүний гэмт хэрэгтнүүдийн хамт нэгийг нь баруун, нөгөөг нь зүүн талд нь сувдлаа. Есүс аваа тэднийг уучлаач, учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэв. Тэд шавх хайцгаан түүний хувцсыг хуваан авчээ. Та бүхэн нэг зураг харуулъя. Дараагийн слайд. Есүс загалмай дээр цовдлогдож байгаа зураг байна. Энэ Солонгос орчуулган дээр Голгота гэсэн харин энэ гавал гэж орчуулсан байна. Харин хоёр тал нь яаж вэ гэвэл хоёр дээрэмчин хамтдаа цовдлогдсон байна. Есүс загалмай дээр цовдлогдоод тэр Есүс рүү тоглож шоолж доромжилсан. На загалмайнаас үсрээд бууж тэгвэл би таныг Бурханы хүү гэдэгт нь итгэлээ. Ингэж доромжлон Есүс рүү шүлсээ хаяж тэгээд буруутгаад та чинь ариун газрыг, ариун өргөөг
3 хоногийн дотор болсон гэвчтэй. Нураагаад 3 хоногийн дотор л болсон гэвчтэй. Бурхны хүү муу юм бол тэндээс өөрийгөө аврал та. Ингэж ашиглацгааж байсан. Харин Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл Аава тэдний гмийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэсэн. Энэ юу гэсэн үг гэвэл хүний үйлдэлсэн бүхий л гэм нүглийн тухай. Одоо над руу тоолж, дооглож, дээрлэж байгаа, бүр доромжлоод, бас шүлсээ хайж байгаа, зүхэж байгаа. Энэ хүмүүс өөрөө юу хийж байгааг мэдсэн бол тэгж чадах уу? Яах чадах вэ? Тийм их доромжлол хараал аваад Есүс юу гэж хэлсэн бэ гэвэл Аава тэдний гмийг уучлаач. Энэ юу гэсэн үг гэвэл тэдний гэм гэдэг нь тэд нар хийж байгаагаа юу хийж байгаагаа мэдэхгүй хийж байна гэсэн. Тэдний гэм нүгэлч гэсэн уучлагдана. Хүний хийсэн бүх хилэнц нүгэл гэм нүгэл уучлагдана гэсэн. Харин ариун сүнсийг доромжилсан нь уучлахгүй гэсэн. Хүний үйлдэлсэн бүх гэм нүгэл уучлагдах болно. Энийг бодвол үнэхээр талархалтай. Есүс рүү зүгхээ бүр хуруугаараа жижигтэй ингэж хараасан хүний гэм нүгэл гэсэн уучлагдана гэж байгаа юм чинь. Бид нэр жоохон муухай юм хийсэн ч гэсэн уучлахгүй юу? Уучлагдана гэсэн үг. Амен. Зарим нь ингэж боддог. Би ийм муухай юм хийсэн байхад миний гэм нүгэл уучлахгүй. Ийм хүмүүс хаяа нэг байгаа. Гэхдээ тийм хүмүүсээс 10 дахин их муу юм хийсэн хүн бол Есүст тэгээд нэлмал параллел нанаасаа буулта. Ингэж доромжилсан хүний гэм нүгэл гэсэн Есүс уучлж өгнө гэсэн юм чинь. Бид нар хичнээн гэм нүгэл муухай гэм хийсэн ч гэсэн уучлж өгөхгүй юу? Уучлж өгнө гэсэн үг. Амен. За тэгвэл бид нар ямар гэм хийсэн бэ? Бид нар ямар сайн зүйл хийсэн бэ? Энийг бодох хэрэггүй. Би үнэхээр хормоо, би үнэхээр адгийн гэм хийсэн ч гэсэн Есүс миний гэмийг, Бурхан миний гэмийг бүгдийг нь уучлсан. Энэ ямар гайхалтай тахууштай зэрэг вэ? Ийм муу хүн байхад, ийм муу миний гэмийг ч гэсэн уучлж тагааддаг Есүс. Бас уучлж өгөөрэй гэж гуйж байгаа Есүсийн хайрыг бодож үзвэл өөрлөгөө нулимаад доромжлоод бүр харааж байгаа, басаж байгаа тэр хүний гэмийг ч хүртэл уучлаад өгнө гэж гуйж байгаа юм чинь. Та бүхний ямар ч гэм нүглийг ч гэсэн уучлахгүй юу? Уучлж өгнө гэсэн. Хүн өөрийнхөө мэс чанарандаа дарагдах хэрэггүй. Нүгийг бодож үзээд үнэхээр Есүсийн өмнө ийм гэм хийсэн хүний гэм нүгэлч гэсэн уучлагдаад байхад миний гэм нүгэлч гэсэн уучлагдахгүй яах вэ? Бурхан минь ээ, баярлалаа. Ийм хүний гэм нүглийг ч гэсэн уучлж өгдөг юм байна. Миний гэм нүглийг яагаад уучлж өгөхгүй гэж ингээд цаашаа ингээд уншаад үзэх юм бол 35. Арт олон энэ бүхнийг ширтэн зогслоо. Захирагчид хүртэл түүнийг хуурхан. Тэр бусдыг аварсан. Тэр Бурханы Христ түүний сонгогдсон нэгэн мөн юм бол өөрийгөө авраг гэж байв. Цэргүүд хүртэл түүнийг дооглон иргэдэн ирээд түүнийг цагаан цуу чи юудэчүүдийн хаан мөн юм бол өөрийгөө авраач гэж байв. Бас түүний дээр энэ бол юудэчүүдийн хаан гэсэн бичвэрээс байлаа. 39-р ишлэлийг одоо хамтдаа уншъя. 3 Тэнд өлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж та чинь Христ биш билүү? Өөрийгөө бас биднийг авраач гэв. 40-41 хамтдаа уншъя. 3 Харин нөгөө нь түүнийг зэмлэн чи адилхан ялд унсан атлаа Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдэлсэн хэрэгийнхээ төлөө зохих хариуг л авсан.
Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү гэд. Надад энэ ишлэлд уншиж үзэх юм бол хоёр гэмт хэрэгтэн гарч байна. Дахиад тэр зургийг харуулъя. Энэ хоёр гэмт хэрэгтэн гарч байна. Харин нэг хэрэгтэн болохоор Есүс рүү хандан юу гэж хэлсэн бэ гэвэл чи чинь аврагч гээстэй. Чи өөрийгөө бурханы Христ гээстэй. Чи сонгогдсон нэгэн гээстэй. Биднийг авраач. Тэгвэл би чамайг аврагч Христ гэдэгт нь итгэе. Чи бурханы хүү гэдээсэн чи өөрийгөө чаварч чадахгүй, бид нарыг чаварч чадахгүй юм бол өвчний чинь Христ вэ гэж хараал урсаад байсан гэсэн үг. Харин нөгөө нэг хэрэгтэн юу гэж хэлсэн бэ гэвэл чи бид хоёр хийсэн үйлдэлээ зохих хариуг л авч байна гэсэн. Өөрөөр хэлбэл бид мэдээжийн хэрийг загалмай дээр цовлогдоод өгч зохих хүн байна. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдэггүй байхад загалмай дээр цовлогдож байгаамаа. Тэгээд Есүс дээр юу гэж хэлсэн бэ гэвэл эзэн минь таны аанчлал очих үед намайг санаач гэж хэлдэг. Өөрийнхөө хаанчлал гэдэг нь юу вэ? Энэ орон биш. Бурханы оронд. Бурханы хаанчлал очно. Таны хүсэл газарт биелэгдсэн шиг ингэж гэсэн биелэгдсэн газарт гэсэн биелэгдэх болохгүй. Та өөрийнхөө оронд очихдоо намайг санаач гэсэн. Энэ хоёр хэрэгтэн маш ялгаатай. Нэг хэрэгтэн болохоор та намайг суллал та Христ аврагч гэсэн байж тийм хүч чадал байхгүй байсан мөртлөө тэгээд байсан юм уу? Ингэж бартаад байна гэвэл нөгөө хэрэгтэн болохоор энэ хоёулаа адилхан юм хийж, адилхан хэрэг хийсэн болохоор загалмай дээр цовдлогдож байгаа. Харин нөгөө нэг нь юу гэсэн бэ гэвэл бид нар загалмай дээр цовдлогдох нь зохино, зүйтэй. Харин энэ хүн ямар ч гэм буруу хийгээгүй байхад загалмай дээр цовдлогдож байгаамаа. Өөрөөр хэлбэл яагаад энэ хүн загалмай дээр цовдлогдоноос барж байгаа шалтгааныг мэдчихсэн гэсэн үг. Тийм учраас энэ хүн юу гэсэн бэ гэвэл Есүсээ таны хаанчлал очих үед өөрийнхөө хаанчлалд очихгүй намайг санаач. Есүс тэр юу гэсэн бэ? Чи өнөөдөр надтай хамт хаанчлалд очсон байх болно. Юу гэж зөвшөөрч өгсөн бэ? Хаанчлалд орох тикетийг атеизм зөвшөөрч өгсөн гэсэн үг. Чи өнөөдөр надтай хамт миний хаанчлалд орсон байх болно. Энэ хоёр адилхан гэмээсэн, адилхан хэрэг үлдсэн учраас энэ хоёр хоёулаа загалмай дээр цовдлогдож өлгөгдсөн. Харин нэг нь Есүс рүү басж, дооглоод, муулаад чи намайг авралтаа тэгвэл би ч гэсэн итгэе гэж ингэж хараалаа урсгаал байсан нэг залуу байлаа гэвэл нөгөө нэг нь бид нар модонд өлгөгдөд өгөхөн зарцтай үргэлж таах хүн. Харин Есүсээ та өөрийнхөө оронд очихдоо намайг санаач. Ингэсэн үед Есүс чи надтай хамт Диваажинд очсон байх болно гэд Диваажин түнд зөвшөөрч өгсөн байна. Та нар боддоо. Энэ загалмай цовдлогдсон хүн загалмай цовдлогдсон байж юу хийж чадах вэ? Баптизм хүртэж чадах уу? Есүс баярлалаа гэдэг талархлын өргөл өргөж чадах уу? Тийм ээ? Юу хийж чадах уу? Есүсээ цаашдаа бүтэнсийн өдрийн их цуглаан таслахгүй. Амралтын өдрийг сайн сахина гэдэг ч юм уу. Бүтэнсийн өдрийн цуглаандаа сайн явна гэх байсан уу? Юу ч хийж чадахгүй. Загалмай дээр цовдлогдоод үхэж байгаа хүн шүү дээ. Энэ хүний ганц хийсэн зүйл бол хэрэг хийсэн, гэм хийсэн, өөр зүйл байхгүй. Харин Есүсээс Диваажин очих зөвшөөрөл авсан гэсэн үг. Амен. Яаж Диваажин очих авралыг авсан бэ? Ямар ч ажил хийгээгүй,
ямар ч бурханлаг биш, төсөг бишрэлгүй. Харин чи зөвхт би чамд Диважингийн билетийг өгье. Чи өнөөдөр надтай хамт Диважинд очсон байх болно. Ивэлэр, үнгүйгээр. Чи би чиний төлөө загалмай дээр чиний оронд өгч байгаа юм аа. Тийм учраас би чамд Диважин өгч байна. Энэ хүн Диважинд Есүстэй хамт суухад өөрийнхөө хийсэн зүйл байна уу? Диважинд очихдоо хийсэн зүйл юу ч байхгүй. Тэр хүн зүгээр загалмай дээр өлөгдөөд үхэж байгаа. Бид эцэг хугацааны дараа тэр өөхөл ястай. Өчл таарна. Харин ганцхан зүйлийг ойлгосон. Би загалмай дээр цовлогдож байж л зохих хүн байна. Харин ийм миний төлөө Есүс ямар ч буруу юм хийгээгүй байхад загалмай дээр миний авах ёстой хараад зовлон Есүс аваад миний гмийн төлөөсийг төлж өгч байгаа юм байна. Эдгийг хүлээж авсан төдий юм. Тиймээс нэг талдаа байгаа дээрэмчин хэрэгтэндээ бурхан Диважин бэлгээр өгсөн. Нөгөө талдаа байгаа дээрэмчин хэрэгтэн бол юу ч өгөөгүй. Гэхдээ суурилд орно. Өөр нэмэлтээр нөгөө л үйлчээж хамд орох биш, суурилд орох биш. Есүс итгээгүйгээс болоод суурилд орж байна гэсэн. Ойлгож байна уу? Энийг хуучин гэрэн дээр яг үүнтэй адилхан үг хардаг. Йосеф шоронд орсон үед ахлах сүнж байгаа, ахлах талхчин хоёр байгаа. Энэ хоёр хоёулаа түг нэг шоронд орсон. Хоёулаа зүүдэлсэн. Харин ахлах сүнж болохоор зүүдэн дотор ийм зүүдэлсэн байгаа. Усан үзмийн мод урагчээ. Харин тэндээс усан үзмийн жимс ургаад сүнжийн ард хоосон аяг байхаар нь тэр усан үзмийн шүүсээс нь шахаж усан үзмийн шүүс барс бий болгосон. Барсын аваад Фараон хаанд очсон гэж байгаа. Яг үнэндээ шүүс юм шиг байгаа. Яг гэвэл урагсан жимснээс нь шууд шүүсийн шахацсан юм чинь дарс болох уу? Жаахан эсвэтэж дарс болно штэ. Харин Библиэлд усан үзмийн шүүс гэж хэлээгүй. Дарс гэж хэлсэн байсан. Ямар ч гэсэн энэ усан үзмээр хийсэн аягийг өргөсөн. Фараон хаан тэрийг уугаад ингээд зүүдийн ингэж тайлж өгсөн чинь буцаад чи ажилдаа байрандаа орно гэж зүүдийн тайлж өгсөн. 3 хоногийн дараа Фараон хаан таныг буцаад эрх мэдэлтэй суулгана гэж зүүдийн тайлж өгсөн. Хажуудаас хавчилсан ахлах таалгачин ямар гоё юм бэ? Миний зүүдийг бас тайлж өгөөч. За чиний зүүдийг хэлээд ихтэй сонсъё. За би зүүдэнд харсан чинь миний толгой дээр 3 цагаан талх байсан юм аа. За тэгээд хамгийн дээдлийн сагсан дээр Фараон хааны төлөө янз бүрийн жигнэсэн жигнэмгийг хийсэн. Хамгийн та нарын толгойд бууж байгаа хоол юу байна? Пицца байна тий? Эсвэл шарвин бортог тий? Шаржигнуур юм хийсэн гэж байгаа хгүй юу? Шаржигнуур юм гэвэл чипс ч юм уу, борцог ч юм уу тий? Тийм борцнуудыг дээр нь тавьсан гэж бодъё л доо. За тийм юмыг хамгийн дээр нь тавиад доороо ингээд 3 талх тавьчаад Фараон хаан дээр очиж өргөсөн гэсэн. Харин Фараон хаан идсэн биш, шууд ирээд түүнээс нь иджээ. Йосеф тэр зүүдийн тайлсан. Юу гэж тайлсан бэ? 3 хоногийн дараа Фараон хаан таныг дуудана. Таныг модонд өлгөөч дүүжилж өгүүлнэ. Шууд таны нүдийг ухаж идэх болно. Энэ зүүд маш төстэй байсан. Харин нэг нь яхаараа уцаад ажиллаалтаа ороод нөгөө нэг нь модонд дүүжлэгдээд шууд нь түүний нүдийг ухаж идэнэ. Ийм зүйл яагаад болсон бэ? Төстэй адилхан юм шиг харагдаж байгаа боловч шал өөр байна. Юу нь өөр байна вэ? Ахлах сүнж усан үзмийн шүүснээс нь зүгээр л аваад хоосон аяганда
усан үзмийн шүүсийг дүүргэж дагаад Аарон хаанд өргөсөн төдий. Ганцхан тэрийг л хийсэн. Энэ нэг олон юм авч очоогүй, ганцхан аягийг л авч очсон гэсэн. Харин Библиэлд гарч байгаа энэ усан үзм дарс бол дарсан Есүсийн цусыг илэрхийлдэг. Өөрөөр тайлбал Есүсийн цусыг л авч явсан гэдгийг илэрхийлж байгаа. Харин ахлах сүнж бол 3 цагаан талах байгаа. Уран сагс цагаан талах байгаа. Харин тэрэн дээр янз бүрийн шаржигнуур юм тавьсан гэсэн Аарон хааны төлөө. Библиэлд талах бол Есүс Христийн бие байна. Есүс Христийн бие. Тэр Есүс Христийн бие байгаа гэвэл тэрийг л авч очсон бол ам олно. Есүс хэлсэн Иохан номын 5 дугаар бүлэгдэр миний махнаас идэгч хүн мөн хамтай болно. Бас талах бол миний бие юм. Ингэж хэлсэн байгаа. Миний цуснаас уугч хүн мөн хамтай болох болно. Энэ цус бол дарсыг илэрхийлдэг. За тэгвэл бидэнд энэ дарсыг өгөх гэж Есүс аль хэдийн өөрийгөө өргөсөн. Есүс Христийн бие, Есүс Христийн цус. Энийг л авч очиход бид нэр мөн хамтай болно. Харин ахлах талхчин болохоор толгой дээр 3 цагаан талх байгаад байхад хамгийн дээдл нь Фараон хааны төлөө шарчигнуурыг хийгээд ачсан гэсэн үг. Миний бие манай ээжийг амьд байхад цагаан сараар ч юм уу ингээ баярын өдрөөр ээж дээрээ очдөг байхгүй юу? Ээж амьд байхад очдөг байсан. Заримдаа хүүхдүүд ингэж боддог. Манай ээж бэлэн мөнгө дуртай. Тэгээд халаасаа бэлэн мөнгөө л авч очиж байгаад гэсэн чинь заахан гар хоосон очихоор жоохон боломжхон санагдаж штэ тийм ээ. Та нар цагаан сар удсан баяр байхад бэлэн мөнгөө л авч очоод ээжээ би ирлээ гэд очих юм бол заахан хоосон санагдаж байгаа штэ. Нэг л хоосон санаг. Тийм учраас замдаа тэгээд бараг гэртээ ичсэн байна. Их нэртэй ханаа тэнд супермаркет байна. Тэнд тарвас ч гэсэн эсвэл усан үзэм ч гэсэн аваад очие. Тэгээд явж исэн чинь бас усны газар байна. Өө тэнд махнаас нь жоохон аваад явъя. Тэгвэл манай ихнэр за өөрөө л мэд. Хоёр гартаа дүүрэн очижээч ээжээ би ирлээ. Яах гэм юм аваад ирсэн бэ? Зүгээр ирэхгүй яасыг гэд дандаа тэгдэг штэ тийм. Ах бэ зүгээр зандаа авсан юм уу гэд. Энэ нэг баярлахгүй харин нэг мөнгөтэй дугтуу өгөөл ямар гоё юм бэ баярлаа гэд манай ээж мөнгөнд илүү дуртай. Гэхдээ та нар бодоод үзтээ. Нэг дугтуу мөнгө өгсөн ч болно. Тэгээ энийг л өгч болохгүй хаа гэж бодсон үед хоёр гар дүүрэн толгоондоо ачаад гартаа бариад ингээд ирэх юм бол заахан артам гэх юм уу одоо. Тэгэл дүүрдэг тийм мэдрэмж төрдөг шүү дээ тийм. Ийч үзсэн үү? Баярын өдрүүд монголчууд бас тэгдэг баг тийм. Энэ ахлах талхчны сэтгэл зүйн 3 сагс талхаар эсвэл хангалтгүй байсан гэсэн үг. Тэгээд хамгийн дээдл нь шарчигнуур ургамал шарчигнуурыг тавьсан. Тэр нь хүний бодол юм аа. Хүн өөрөө хичээгээд ерөөл авах гэж байгаа сэтгэл юм. Харин Фараон идэггүй шуудыг итгэсэн. Библиэлд шуу бод сатаныг илэрхийлдэг. Сүйрлийг илэрхийлж байна гэсэн үг. Тийм учраас Йосеф тайлхтаа чи сүйрэх болно. Чи модонд үйлчлэгдээд өгөх болно. Шууд чиний нүдийг ухаж идэх болно гэсэн чинь зинхнээсээ биелэгдсэн. Иесус бас загалмай дээр цовдлогдох үед хоёр талын дээрэмчин хэрэгтнүүд амьтай болох боломжтой байсан хоёулаа. Өөрийнхөө бодлыг л ардж хайсан байсан бол хоёулаа адилхан гэм нүгэл үйлдсэн ч гэсэн нэг гэмт хэрэгтэн болохоор бид нар чинь модон өвлөгдөд цовдлогдчихын өвчин гэдэг чинь мэдээчин хэрэг. Гэм хэрэг хийсэн юм чинь. Харин тэр чинь гэмгүй штэ, буруугүй штэ. Иесус бол буруугүй, миний гмийн төлөө өгч байгаа юм байна. Та өөрийнхөө хаанчлалд очихдоо намайг санаач гэсэн чинь Diwajing Иесус өгсөн. Diwajing
зөвшөөрүүлж авсан. Өөрийгөө ойлгосон цагаас тэр диважинг олж авсан байна. Харин нөгөө хэрэгтэн яасан? Тэр бас Есүсийг угтаж авсан бол диважинд орж болох байсан. Харин яаж чигээд махан бие тайван болохгүй миний махан биеийг аврагдаа. Миний биеийг авраач те. Та хөрийс юм байж аврагч юм байж намайг аварч чаддгүй мó гэд Есүсийг доромжилж шаасан. Эцэстээ Есүсийг хайсан. Тэр нь түүнийг мөнхийн сүрэл рүү оруулахад хүргэсэн гэсэн үг. Харин гэсэн ч хүмүүс тэрийг мэдэхгүй байдаг. Үүний адилаар бид нэр адилхан юм хийж ямар нэгэн сайн хийснээр диважинд орох орохгүй шалтгаалдаг юм биш. Би гэдэг хүн бол сүрэлд орохоос өөр аргагүй. Би гэдэг хүнээр боломжгүй байна. Есүсийн хийсэн зүйлийг хүлээж авах юм бол тэгвэл би мөнх амьыг Бурхан бэлдэж өгсөн юм чинь итгэхэд болох юм байна. Тэр итгэх нь тийм хэцүү байна гэсэн үг. Ягаад гэвэл хүмүүс та нэг юм хийх ёстой юм шиг санагдаад байдаг. Энэ таашаал талбарт гэсэн 3 сагс барьж явтагаар нэг юм хийчихвэл гоё юм муу да гэж бодож шарчигнуурын дээр яччихсан шүү дээ. Ингэж бид нар шигсэн мөнх амьтай болгоод өгсөн гэж хахад би сайн юм хийж өгөх ёстой хаа гэж бодоод аврал биелэхгүй байна гэдэг. Бид нар юу ч хийгээгүй байсан ч Есүс бүгдийг хийж өгсөн. Баярлалаа гэвэл болно гэсэн. Авчлагсан ч юу хийсэн бэ? Тэр хэрэгтэн юу хийсэн бэ? Юу ч хийгээгүй дээ. Бид нар юу ч хийгээгүй. Миний гмийн төлөө Есүс өгч байгаа юм байна. Есүсээ баярлалаа. Та намайг бодолцсонд баярлалаа. Чи өнөөдөр надтай хамт миний хаанчлалд хамт очих болно. Диважинд очих болно. Амен. Өнөөдөр бид бүгдээрээ Есүс та бүхэнд хэлж байгаа. Диважинд явсан байх болно гэж хэлгээд бид нэр хажууд нь тогтцоод Есүсээ бас намайг тэгж хэлээд өгөөч гэж хэлвэл болно. Хүмүүс тэгж хэлхээс ичээд байдаг. Үгүй Есүсээ би үнэхээр буруу бодчихлоо. Намайг бас та диважинд оруулаач гэвэл болох байсан. Харин Есүс тэр үед тэгвэл чи намайг доромжсон юм шиг болохгүй. Намайг зөвшөөрөхгүй гэх үү? Есүс зөвшөөрнө штэ. Харин энэ хэрэгтэн тэрийг хэлхээс ичээд сүрэлд орно гэсэн үг. Хүмүүс яагаад сүрэлд орж байна вэ? Гэм хэрэг хийсэн болохоор үгүй. Сэтгэлээ хугалж чадахгүйгаас болоод өөрийнхөө бодлыг хаяж орхиод миний буруу байсан байна. Би амтаа гаргаж ингэвэл болох байсныг хүмүүс чаддгүй юм аа. Баахан цаашлаад уншиж үзье. 44-р ишлэл. Энэ үеийн 6-р цагаас 9-р цаг хүртэл нийт нутгийг харанхуй нөмрөв. Нар халахлагдаж сүмийн хөшиг 2 хэсэг болон суурлаа. Есүс аава таны гарт би сүнсээ даатгая гэж туугаар ашиглаа. Үүнийг хэлээд тэр амьсгал хураав. За Есүс загалмай дээр савлагдхдоо зургийг харуулаарай. Есүс загалмай дээр савлагдхдоо үйлдэлээ гэж хэлээд нас арсан. Иохан номын 19-ийн тэгэхэд юу болсон бэ гэвэл 2-ийн дондор нь ингээд цуураад 2 хэсэг болсон гэж гардаг. Есүс загалмай дээр савлагдах. Энэ хөшиг 2 хэсэг болох цуурах 2 ямар хамааралтай юм бэ? Уг нь энэ хөшиг 5 морь хүлэг морь гэдэг 2 талаас нь татсан шиг орхдохгүй бүтээгдсэн байдаг. Орхтааргүйгээр. Харин Есүс загалмай дээр савлагдчихлоо. Ариун асрын хөшиг дээрээсээ доош 2 болоод цуурсан. Угаагдлаа. За энэ асар ийм байдалтай байдаг. Цаашдаа бид нэр асрын хичээлийг хийх хэрэгтэй. Яагаад хийх ёстой вэ гэвэл 9 сарын 15-наас 18-ны хооронд асрын тухай семинар хийх гэж байгаа. Энэ хэлбэрийг яг боддоор өсөлтийн яармаг хийж хүмүүсийг ураад ирсэн хүмүүст нь ариун асрын тухай тайлбарлаж өгөх гэж байгаа.
Бид нар эхлээд хичээлээ сайн хийж сурах ёстой. Өөрсдөө тайлбарлахын тулд сурч иж тайлбарлая штэ. Энэ ариун алсар бол ахилчид өдөр бүр ордог газар байсан. Ахилчид өдөр бүр ороод алах тэр дэнлүү харагдаж байна. Алхны ширээ, усны сав. Тэр дэнлүүд нь космос дүүргэж нөхөж өгөөд өдөр бүр тахилч тэр ариунаас ариун алсар руу ордог байсан. Энэ ариунаас ариун алсар бол хамаагүй өдөр хамаагүй хүн ордог биш. Жилдээ ганцхан удаа 7 сарын 14-ний өдөр 10-ны өдөр тэргүүн тахилч ямааны цусыг авч ариунаас ариун газарт өршөөлийн суудал буюу энэ авдрын дээр байгаа энэ хоёр тэнгэрийн элч нарын сууж байгаа газар энд цусыг цацаж израильчуудын гим нүглийг угаах ажлыг хийдэг байсан. Тэгээд энэ ариунаас ариун газрыг ариулсгах ажлыг хийдэг байсан. Энийг жилдээ хэдэн удаа? Ганцхан удаа хийдэг гэсэн үг. Хэрвээ тахилч байсан ч гэсэн цусгүйгээр орох юм бол шууд ална гэсэн байгаа. Тэрүүн тахилч байсан ч гэсэн үү? Тийм ээ. Цусгүйгээр орох юм бол шууд алагддаг байсан. Библиэлд юу гэж илэрхийлсэн бэ гэвэл энэ тэрүүн ариунаас ариун газар руу орох зам илчлэгдээгүй гэж гарч байгаа. За би та нарт харуулъя. Энэ нэг ханыг авч хаяа та нарт харуулсан байдаг. За та нарын гараар одоо баруун гартал. Баруун гартал нь ариунаас ариун газар юм аа. Та нарын нүдэнд зүүн гартал бол алсар байна. Дахин ширээ байна, дэнлүү байна. Дахны ширээ, цэгийн ширээ. Ариунаас ариун газар руу ороход нэг хөшгийг туулж очих ёстой. Уг нь энэ талдаа нэг автан байгаа. Тэрийг би автсан байгаасаа аваад та нарыг тодорхойг нь харуулахын тулд энэ автан авсан харуулж байна. Уг нь эндээс ийшээ ороход байгаа юу? Зам байхгүй байгаа ч хөшиг байгаа юм чинь. Тэр гэхдээ тэрүүн тахилч жил нэг удаа ордог гэж хэлсэн. Яаж ордог байсан бол? Юу гэж хэлсэн бэ гэвэл тэрүүн тахилч ариунаас ариун газар руу орох нь цаашид бидэнд ирэх сүүдэр юм аа. Христ ирэх сүүдэр юм. Жилдээ нэг удаа орох нь ордог байсан боловч орсон замыг Библиэлд илчлээгүй гэсэн. Хизээ хүртэл эхний асар байх хүртэл өөрөөр хэлбэл Есүсийг нас барахын өмнө хүртэл Есүс загалмай дээр цовдлогдоод нас барсны дараа нас барсан үед ингээ хоёр талаа хуваагдсан шүү дээ. Хуваагдахаас өмнө бол энэ зам нь илчлэгдээгүй гэсэн. Тэгвэл эхний асар нурсан үед эхний асар нурвал орох зам нь нэгнэ гэж байгаа юм аа. Юу болсон бэ гэвэл юу зүгвэ гэвэл Есүс загалмай дээр цовдлогдоо ариун асар дээрээс доошоо суурч орж байгаа юм чинь тэрүүн тахилч бас гайхс. Ингээд ариун асрын хөшгөн дээрээс доошоо ингээд цуураад хоёр хэсэг боллоо. Энэ юу хэлэх байна вэ гэвэл энэ эхний асар нурцсан байна гэсэн. Өөрөөр хэлбэл анхныхыг огцруулсан гэсэн үг. Нэгэн өдөр Есүс Еврей номын 9:12 дээр орвол тугалж ба ямаа ба тоглолын цусаар биш өөрийнхөө цусаар мөнхийн золиглохын төлөө өөрөө нэг удаа ариун асарт орсон билээ гэсэн. За энэ гарч байгаа юм шиг тугал ба ямааны цус бидний гмийг угааж чадаагүй. Мөнхөд угааж чадаагүй. Харин бидний гмийг мөнхөд угаахын тулд Есүс өөрийн биеэр асарт орсон гэсэн. Энэ газарт байгаа асар руу биш тэнгэрт байгаа асар руу ороод за Еврей 19-ийг хамтдаа уншицгаая. Еврей 19. Дараа нь тэр үзэгтэн хүслийг тань үйлдэхээр би ирлээ гэж хэлсэн. Тэр хоёр дахийг нь тогтоохын тулд анхныхыг нь зайлуулдаг. Энэ ишлэлээр байгаачлан би Бурханыг тогтоохын тулд ирсэн байна. Өөрийнхөө хүслийг тогтоохоор Есүс ирээгүй.
намайг илгээгч аавын хүслийг үлдэхээр би ирлээ гэж Есүс хэлсэн. Аавын хүслийг үлдэхээр ирсэн байна. Тэгвэл анхныхыг нь зайлуулсан гэж байгаа. Анхныхыг зайлуулсан гэдэг нь хоёр дахьыг нь тогтоохын тулд юм гэсэн. Анхныхыг зайлуулсан гэдэг нь юу илэрхийлж байна вэ гэвэл Есүс загалмай дээр орохдоо тэндээс одоо хон бариад бас тугал бариад инхийг хараад ширээ мирэгээ одоо эвдээд Бурханы ариун өргөөнд одоо тугал зараад хэн ямаа зарж байгаа хараад ууртаад тэр зарж байгаа ширээ мирэгийн бүгдийг нь одоо эвдээд хайцсан. Тэгээд манай аавын гэрийг яагаад 8-ын гэр болгоод байгаа юм бэ гэд уурлцсан. Тэгэд асуусан шавнар нь та одоо яагаад ийм юм хийж байгаа юм бэ гэсэн чинь Есүс хэлсэн энэ ариун өргөөг нураа. Би 3 хоногийн дараа дахиж болгоно гэсэн. Хүмүүс тийм учраас Есүсийг эсэргүүцээд та худалдаж байна. Та яаж энийг 3 өдрийн дотор барьтیں۔ Худлаа яриад ээ. Та хийх ёсгүй. Ингэж хүмүүс Есүсийг доромжилсан. Яагаад гэвэл 46 жилийн турш барьсан энэ ариун өргөө би 3 хоногийн дотор барина гинэ. Битгий худлаа ингээд ээ гэд Есүс рүү хараасан. Харин Есүс энэ ариун өргөөг нураагаарэ гэдэг нь юу гэсэн үг гэвэл намайг загалмай дээр совдлоорой гэсэн үг юм аа. Намайг загалмай дээр совдолж алаарэ. Тэгвэл би 3 хоногийн дараа амилнаа гэдгийг хэлж байгаа юм аа. Анхныхыг нь зайлуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Есүс загалмай дээр совлогдохдоо хөшиг нь хоёр тишээ хуваагдсан шүү дээ. Хуваагдаагүй юу? Сая харуулсан шүү дээ зургийг. Анхныхыг нь зайлуулсан гэдэг чинь гаднах талаас ариун өргөө бүгдийг нураагаагүй ч гэсэн ариун өргөөгийн хөшиг нь л урагдсан боловч энэ газарт байгуулагдсан ариун өргөө тэр чигтээ нурсантай адилхан гэсэн үг. Гаднах байдлаараа энэ ариун газрын хөшиг л урагдсан. Бодит амьдрал дээр энэ ариун өргөөг нураагаарай гэсэн шиг энэ ариун өргөө нурсантай адилхан гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгвэл Есүс яагаад загалмай дээр цавдалтаа ариун өсрийн хөшгийг ураад явсан бэ гэвэл энэ газарт өргөгдөж байгаа дуудсан гэсэн. Газарт одоо дахил өргөх хэрэггүй болсон гэдэг утгаар хөшгийг урч хаяад явсан гэсэн. Тэгээд хоёр дахьыг нь тогтоохын тулд юм аа. Хоёр дахь нь юу вэ гэвэл Бурхан бидний зүрх сэтгэлийн гэм нүглийг угааж өгч бидний зүрх сэтгэл дотор таны ариун сүнсийг бидгээр өгч байна гэсэн үг юм. Тэгвэл миний зүрх сэтгэл дотор Бурхан ариун сүнсийг өгөвч миний сэтгэл Бурханы ариун өргөө болно гэсэн. Юу болно гинэ? 5 хүн хариулаагүй байна. За миний сэтгэл юу болно гинэ? Ариун өргөө. Бүгдээр хамт хэлье. Ариун өргөө. Ариун өргөө. Би юу гэж ариун өргөө байх юм бэ? Би зүгээр л биш дээ. Үгүй шүү. Гимнүгэл уучлагдсан цагт Бурхан ариун сүнсийг бидэнд бэлгээр өгнө. Та нар мэдэхгүй гэж юу? Ингэж Библиэлд байгаа. Та нар ариун сүнсийг сэтгэлдээ авсан нь Бурханы ариун өргөө болсон гэдгийг мэдгүй байна гэж юу? Та нар бол та нарыг биш Бурханых болсон гэж хэлж байгаа. Бас бидний зүрх сэтгэлийг ариун өргөө болгоно гэж хэлсэн. Тэгэд гимнүгэл уучлагдаж Бурханы ариун сүнсийг ухтан авсан бидний сэтгэл Бурханы нүдээр харахад ариун өргөө учраас та нар өөрийнхөө биеэр Бурханд алдрыг өргөх гэж бас хэлсэн байдаг. За тэгвэл Бурхан Иерусалим хотод байгаа ариун өргөө биш. Энд байгаа ариун өргөөний хөшгийг урж хаяад одоо бидний зүрх сэтгэлийн ариун өргөө энийг бидний сэтгэлдээ байгуулад бидний сэтгэлд амьдрахыг Бурхан хүсэж байгаа гэсэн. Амен. Та нарын зүрх сэтгэл дотор, хүн бүрийн зүрх сэтгэл дотор Есүс байж Бурхан байвал та нарын дотор сэтгэл болгон дээр нь ажиллаа хийхийг хүсэж байгаа нь Бурхан юм аа. Бас 2-3 хүн цуглараад
залбираад Бурханы үг сонсоод энэ нь сүм чуулган гэсэн үг. Жинхэнэ чуулган. Энэ одоо юу хийж байгаа юм бэ? Нэг газар тавлаад энд удаан үйл байгаа газар юм. Үнэн дээр сүм чуулган гэдэг нь юу вэ гэвэл бидний сүрсэл дотор ариун сүнс байж, ариун сүнстэй хүмүүс 2-3-аараа цугларсан нь сүм өргөө юм аа. Энэ ариун өргөө бол сүмийнхэн цуглараад уулзалтаа ивэл нэг чуулган болж байна гэсэн үг. Тийм чуулган. Бас ажил дээр чинь 2-3 хүн цуглараад Бурханы үг хуваалцаад нөхөрлөх юм бол таны ажил чинь нэг чуулган болж байна гэж. Сүм болж байна гэсэн. Та бүхэн сэтгэлээ ариун өргөө болгосон гэсэн. Эхнийхийг нь яагаад зайлуулчихсан бэ гэвэл хоёр дахьыг нь тогтоохын тулд юм. Бидний зүрх сэтгэлийг ариун өргөө болгохын тулд энэ ариун асрыг ахиж хоёр талаараа хуваалцдаг. За тэгвэл дараагийнх нь харъя. Дараагийн ишлэлээр юу гэсэн бэ харцгаая. Би муухан би адгийн гин хийсэн маш муухан байхад миний төлөө Есүс алмаа дээр миний гмийн төлөөсийг бүгдийг аваад залгивсан байж тээ. Алархуучтай болно гэсэн үг. Бид нар санахгүй байх хэрэгтэй биш санах хэрэгтэй. Харин Бурхан санахгүй гэсэн үг. Энэ бол Бурханы амлалт юм. Дараагийн ишлэлийг харъя. Эдгээр зүйл уучлал хаа байна? Тэнд цааш нүглийн төлөө тахил үгүй болдог. Бурхан эдгээрийг уучлаад нүглийн төлөө цааш тахил үгүй болдог гэсэн. Харин Сатан юу гэж хэлсэн бэ? Үүнийг яасан гэлээ? Есүс насрахтаа энийг яалаа? Сайн ууцсан байна уу? Би зөндөө олон удаа уурж исэн. Завтай байвал энийг ураад. Өнөөдөр өглөөч гэсэн олон юм ураад манай гэрийн хогийн савд хайжсэн. Би ер нь хаяхтаа ингээд ураад хайдаг байхгүй юу? Юмыг хаяхтаа зүгээр хаяхгүй. Хаях юм байвал ингээд урж хайдаг зуршилтай болсон. Есүс тэгвэл яагаад ингэж уурж хайсан бэ? Ариун газрын хөшгийг уурсны учир нь хэрэггүй. Одоо хайнаа гэд. Тэгэлээ тийм учраас уурсан болохоос зүгээр та нарыг оёолгаад буцаж оёорой гэж уурсан биш ээ гэсэн үг. Есүс загалмайдаар суулгахдаа Есүс ариун хасрын энэ хөшгийг уурчихсны учир нь энэ газар түлхэл өргөж байгаа гэхэд дууссан гэсэн үг. Атмихийг нь дуусгалаа гэд аялаа гэсэн үг. Тийм учраас Есүс ариун хасрын хөшгийг насрахтаа хамтдаа ураад хайцсан. Дахиж тахил байхгүй болно гэсэн үг. Бурхан бол дахиж өргөх тахил байхгүй шүү гэж хэлж байгаа. Харин хүмүүс юу гэж боддог вэ? Сатан юу гэж боддог вэ? Дахиад тахилын төлөө, нүглийн төлөө тахил өргөх ёстой гэдэг. Би гим хийсэн штэ. Одоо яана? Ийм сэтгэл бол Сатан өгч байгаа. За тэгвэл тааштай нүгэл үйлдэн штэ. Одоо яах вэ гэвэл би байнга л нүгэл үйлдэхээс аргагүй хүн. Харин ийм миний төлөө Есүс өөрийнхөө цусаараа өөр миний гмийн төлөөсийг төлж өгсөн байна. Миний гмийг угаагаад өгсөн юм байна. Ийм хормоо миний төлөө Есүс цусаа урсгаад зольж өгсөн баярлалаа гэх ёстой. Тэгвэл Есүсийн хайр миний дотор томроод бүр байлдах нь би тэгвэл хамаагүй юм нүгэл үйлдэх юм уу? Та нар үйлдэхэд ордоод үзээрэй. Хамаагүй үйлдэж чадах нь үгүй. Есүс бидэнд ариун сүнсийг өгнө. Ариун сүнс бол ариун нэгэн учраас бид нар аяанда энэ хууль бус байдлаас салах болдог. Аяанда юм нүглээс салдаг, холддог гэсэн. Бурханаар өдөрдүүлдэг хүн бүр хууль бус байдлаас холдно гэж Библиэд бичсэн байдаг. Тэгвэл бид нар цааш дахиад уруу татлаганд ороод махан биеийн сул байдал, сул дорой байдал давтаад юм нүгэл автагдах үе байгаа. Тэр үед би юу харах ёстой вэ? Миний төлөө бүх гмийг уучлсан Есүсийг харах ёстой. Есүсийг харвал би ийм сул дорой хүн, би ийм гм хийсэн хүн, ийм миний төлөө Есүс цусаа урсгасан байна. Есүсийн цус миний гмийг уучлаад Есүсийн цусаар найдаж би Бурханы өмнө өнөөдөр зогсож байна. Амен. Тийм учраас дахиж би гим нүгэл үйлдсэн ч дахил өргөх юм байхгүй шүү гэж хэлсэнд баярлалаа гэсэн цагт
Тэр хүн эргэлгээтэйгээр бурхны өмнө зогсож чадна гэсэн үг. Бурхан дээр ойртож чадна гэсэн үг. Харин сатан юу гэсэн бэ? Дахин нүглийн төлөөд эхлэл өрөх ёстой шүү гэж хуурсан. Яагаад хуурсан бэ? Есүс загалмай дээр савлагдхдоо ариун асрын хөшгийг урчилсан. Харин хич нар үнийг буцаагаад ойдсан. Яасан гинэ? Засварлсан гэсэн үг. Ойод маш сайн ойдог хүмүүсийг дуудаж агаад яахаараа бурханы ариун асрын хөшиг урагддаг байна. Оо гамшиг халах. Бид нар бүгдээрээ суурнэ. Базарвана гэдэг. Урдан энэ хөшгийг оёодохоорэ гэдэг. Ойдолчин дуудаад өөр угаасаа тийм байсан урагдаагүй юм шиг болгоод ойдсон. Маш буруу юм гэсэн гэсэн. Тэгээд дахиад хүмүүсийг дуудаад бурхандаа өргөл дахил барьцгаа гэдэг. Дахиад бариулсан. Бурхан баярлсан болов уу? Юу ч баярлах дээ. Эднэр ч одоо яах гээд байна? Би урцсан байхад дахиж оёод тэн дээр дахиж өргөждөн гэж үү? Бурхан уурдна штэ тий. Тэгээ бурхан юу хийснийг харцгаая. Бурхан ромчуудыг дуудаад Ромын цэргүүдийг Иерусалим улсыг товтлуулсан. Манай эртний 70 онд. Есүс манай эртний 30 онд нас орсон. Тэгээд 30 оноос 70 он хүртэл бүр 40 жилийн турш тэндээ өргөл өргөө тахил бариад, эвлэрүүлийн тахил бариад ингээд таглаа өргөөд байсан учраас нөгөө оёод. Тийм учраас бурхан Ромын Титус гэдэг занжинаар дамжуулан манай эртний 67 оноос 3 жилийн турш энэ хотыг бүсэлсэн. Тэгээд 70-аад онд энэ хотыг нураадсан. Бүр мөсөн нураагаад энэ ариун өргөө байсан фундамент энэ суурийг бүр цэвдэг газар шиг болгоцсон. Бурхан яагаад ингэүүлсэн бэ? Энэ ариун өргөө биш ээ. Харин энэ хэрэг хүмүүс дахиад ариун өргөө барих гэвэл хүмүүс тэгчээсэн шүү. Манай эртний 130 хэдэн онд Юлианус гэдэг хаан Израильчүүдийг дахирахад хэцүү байх учраас наад ариун өргөөг чинь би бариад өгье за. Хундамаа тутагч хэлээд тэгсэн чинь 1-7 хоногийн дараа тэнд газар хөдлөлт болоод тэнд ажиллаж исэн барилгын ажилчдыг бүгдийг залгсан. Бодтойгоор. Тэгчээд 1-7 хоногийн дараа Юлианус гэдэг эзэнт гүрний хаан санаандгүй байдлаар тэр үед 31 настай байсан. 31 настай байхаар настай хүн байна уу? Эзэн хаан яагаад 31 настай даагүйх нь гэж бурхан хүлцсэн учраас үгэрч байгаа юм аа. Тэгээд энэ ариун өргөө баригдах байгуулалтын ажил болсон. Дахиж ариун өргөө баригдаагүй гэсэн. Харин тэнд юу баригдсан бэ гэвэл муслимын ариун өргөө. Алтан өргөө баригдсан. Муслим өөр шашны ариун өргөө. Тэгээд энэ хаанагаа вэ гэвэл Иерусалимын бүр голд байгаа гэсэн. Яагаад Иерусалимын голд? Сонин биш үү нөө? Уцрахтай байгааз. Дээрээс нь яагаад Соломоны ариун өргөө байсан? Өөрөөр хэлбэл Зерубабелийн ариун өргөө байсан газар яг адилхан газар муслимын ариун өргөө байгуулагдсан. Тэгэхээр Израильчууд ингэж байгаа. Энэ хананд энэ бол Гонигийн хан. Мэлмисийн хан. Энд хүмүүс маш ойлох бумайлан зогсдоггүй. Бурхаава энэ муслимын ариун өргөөг нураагаад юудэчүүд энэ ариун өргөөнд орж болохгүй. Харь үндэснүүд бол орж болно. Харин муслимын ариун өргөөнд харь үндэснүүд орж болохч юудэчүүд бол оруулдаггүй. Тэгээд энэ ханан дээр хүртэл очиод гараа тавьцаагаад Бурхаава энэ муслимын ариун өргөөг нураагаад бурхны ариун өргөөг байгуулахад зөвшөөрч өгөөч гэж залбирдаг гэсэн. Харин тэр бурхны ариун өргөө мөн үү? Биш ээ. Яагаад гэвэл бурхан аль хэдийн энэ хөшгийг урдсан шиг нураацсан гэсэн. Энэ юу гэсэн үг вэ?
дууссан гэсэн үг. Энэ цаашид бурханы ариун өргөө биш шүү гэдэг. Ингэж бурханы ариун өргөөг зураасны урчин нь юу вэ гэвэл Еврей 10:19-ийг хамтдаа уншъя. Ийм далнуунаараа бидэнд Есүсийн цусаар махбод болох хөшгөөрөө дамжуулан түүний нээсэн шинэ амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул 21-ийг бас хамт уншъя. Мөн бидэнд бурханы гэрдэх авгаа хэлж байгаа тул элэнцэд хүмүүс шанараас сэвжигхийн тул зөвхөндөө зохицуулж бие ариун усаар угаалган итгэлийн дүүрэн бадалгаатай үнэн зүрхээр ойртон очицгоё. За 20 дээр байгаа юм шиг ариун газар нэвтрэн орох итгэл байгаа гэсэн байна. Энэ гарч байгаа ариун газар бол ариунаас ариун газар буюу диваажин хийж байгаа юм аа. Есүсийн цуснд найдаж бид нар диваажинд орох итгэл байгаа гэсэн. Тэргүүн тахилч хүн байлаа ч гэсэн цусгүйгээр орвол бурхан түүний шууд өгүүлдэг байсан шүү дээ. Харин бурхан бидэн шууд Есүсийн цусыг өгөөд Есүсийн цусаар дамжуулан бид нар ариунаас ариун газар буюу диваажинд зоригтой орох итгэл өгсөн байгаа гэж байна. За тэгвэл тийшээ орох зам ариунаас ариун газар руу орох зам. Тэр зам нь юу вэ? Хоёр хөшгийг ураад гаргацсан зам байгаа юм. Тэр нь шин зам. Шин зам. Амен. Амьд зам. Шин замыг энд хэлж байгаа. Өмнө нь байгаагүй шин зам юм аа. Энэ амьд шин зам бол хоёр хөшгийг ураад дундуур нь гаргацсан замыг шин зам гэж байгаа юм аа. Энэ ариун хөшиг бол Есүсийн бие юм аа. Хөшиг юу гинэ? Хөшиг бол Есүсийн бие махбод гэсэн үг. Тийм учраас Есүс юу гэсэн бэ? Энэ ариун өргөөг нураа гэдэг чинь юу гэсэн үг вэ? Миний махбодыг загалмай дээр цовдлоод алаарай гэсэн үг. Тэгчиж би та нарын төлөө ариун хөшгийг ураад дундуур нь шин амьд зам гаргаад та нарыг диваажинд оруулнаа гэсэн үг. Есүс загалмай дээр гүйцэтгэлээ гэд үхэхдээ ариун өргөөний хөшгийг орж бидэнд шинэ амьд замыг гаргаад өгсөн. Тэр замаар орж бид нэр ариунаас ариун газарт орох бат итгэлтэй болгоод өгсөн байна. Ийм дуу байдаг штэ. Бид нарын хүсэмжид диваажинд очоод бурханы нэгүслийг дээр итгэж зоригтой бурханы өмнө зогсох болно гэв. Есүсийн зөвхт байдал найдаж зоригтойгоор диваажинд ордог итгэлийг бидэнд өгсөн байна гэсэн. Амен. Энэ 6 дээр харвар л та. За энэ доор нь харагдаж байна. Энэ газар дээр газар дахь тахилын ширээ. Энэ газар дахь тахилын ширээ болон газар дахь авдрыг энэ хоёр талд харуулсан байна. Харин бурханы авдар бол бурханы ариун өргөө. Есүсийн бие бол хөшиг гэсэн үг. Хөшиг нь урагдсан гэдэг нь Есүс ингээд цовдлоод цусаа урагдсан. Тэгээд бидний шинэ амьд замыг нээгээд өгсөн гэсэн үг. Есүсийн биеэр бид нар Тэнгэрийн диваажинд орч чадхаар бидний шинэ амьд замыг нээж өгсөн шүү. Амен. Амен. Энэ удаад олон шинээр ирсэн Ахмад итгэгч нар Дэдог нөхцөлийн кемпинг үеэр очоод сайн мэдээ сонсоод ирсэн гинэ. Аршаанд очиж үзээгүй хүн байгаа гэж сонссон. Солонгосын хамгийн гоё Бэгдүү уулын аршаан байгаа. Тэнд очоогүй хүн байгаа гэхээр гайхсан. Өшөө гоё газар байгаа гэж хэлжсэн. Ямарсан Дэдог уулан дээр очоод нөхцөлийн кемп цуслан тэнд байдаг. Тэр найрамдал цуслан шиг тийм газар бид нарт очоод амраад ирсэн, сайн мэдээ сонсоод ирсэн. Энэ дэлхийд амьдрал дээр олон бэлгүүд байгаа. Хин нэгэн бидэнд өгдөг бэлэг, за баяраар авдаг бэлэг, тэр нь ч гэсэн бэлгийг бол бэлэг л дээ. Харин мөн хайм гэдэг бэлэг бол энээс илүү агуу бэлэг гэж үгүй билээ. Есүсийн цусаар нэгүслэр үнэгүй мөн хаймтай болоод диваажинд очихоос илүү агуу бэлэг гэж байхгүй юм аа. Амен.
Ийм гоё бидлэгийг өгсөн Бурхандаа талархаж байна. Бурхан байгаа юм чинь бид нар юунаас айх уу, тийм ээ? Юунаас сандрах уу? Бурхан бидэнтэй хамт байх гэж Есүс загламын дээр товлогдоод тусаарсан. Тэгээд ариун асрын төшлийг уурчсан. Эхнийхийг нь зайлуулж, хоёр дахьыг нь баасан гэсэн. Есүс надад тусалдаг, Есүс надтай хамт байгаа, үргэлж хамт байдаг гэсэн итгэлээр хүн зоригтой эзэн зөвлөж амьдраасаа гэж бодож байна. Мөн эргэн тойрны хүмүүст энэ сайхан мэдээг тараах нь энэ бол баяртай, азралтай мэдээ билээ. Ийм азралтай та бүхэн болоосай хүсэж байна. Ингээд өндөрлөцгөөе. Та бүхэн зардал хүргээд төрлөх болно.